За сайн байцгаана уу? За би өнөөдрийн илтгэлдээ векторийн үйлдэлүүд цахим хичээлд GeoGebra ангийг ашиглах нь гэсэн илтгэлийг танилцуулна. За ер нь бол сая бол GeoGebra ангийг дэлгэрэнгүй танилцуулсан учраас би одоо л ер нь товч танилцуулъя гэж бодож байна. За илтгэлийнхээ хүрээнд GeoGebra түүний тухай, GeoGebra дээр анги үүсгэх, тэгээ хичээл заах, тэгээ хичээлийн анализ дөрвөл гэсэн зүйлүүдийг хвчлэн ярина. За мэдээж GeoGebra нь математикийн динамик програм хангамж учраас би одоо энэ хүү хичээлдээ сонгон ашигласан. Тэгээ GeoGebra нь сурагчдыг болохоор математикийн мэдлэгтэй болгодог. Тэгээ математик динамик интерактив болгодог. Математик нээлттэй хүртээмжтэй болгодог. Математикийг сурахад хялбар болгодог. Харин багшийг тасралтгүй багшлах боломжийг олгодог. Нарийн төлөвлөгөөтэй заах боломжийг олгодог. Дэлхийн багш нарт туршлага судлах боломжийг олгодог учраас энэхүү програмыг сонгон энэ хичээлдээ ашигласан. Мөн GeoGebra ашигладаг програм сурагч, сурах хүсэлтэй сурагч, мөн амжилттай явах сурагчид энэхүү програмд маань ижил төвшөнтэй оролцож болдог. Би энэхүү програмыг ашиглан 10-ийн математикийн 10-ийн Б, хэлний 10-ийн В ангиудад анги үүсгэн хичээл заасан. Сурагчид болохоор ангидаа хэрхэн нэгтгэхээр багшаас линкээр дамжин нэгдэж болно. Хоёрдугаар хэрвээ GeoGebra-д нэвтрэх хэрэгтэй байх юм бол ангийн код ашиглан орж болно. Хэрвээ ангийн кодоор орсон тохиолдолд хүүхд дахин засварлахад ямар ч асуудал байдгүй, яг тухайн тэр турсан хийж байгаа зүйл дээрээ нэмэлт өөрчлөлтийг хийж болдог бол харин линкээр орохоор дараа дахиад интернет гацаад дахиад орсон тохиолдолд нөгөө шинээр эхлээд байдаг учраас нэвтрэх хэрэгтэй байх юм бол давуу талтай болж өгдөгөө. Тэгээ GeoGebra ангийг нэгдсэн сурагчид маань бол яг багшийн хийсэн ном хичээл маань энэ байдлаар харагддаг бол багш нарт хэн хизээ орж ирсэн байна гэдэг нь харагддаг. Тэгээд векторийн үйлдэлүүд хичээлийг зүүн програм ашиглан 40 минутын хугацаанд 2 ангид туршсан. Туршихдаа GeoGebra Book ашиглан PPT болон бусад математикийн хэрэглэдэг програмд ашиглан хийсэн байгаа. Тэгээ үүндээ хүүхдүүд минь зүүн програмд ийхүү орж ирсэн байна. Тэгээд сэргийн санах хэсгээр бол би GeoGebra-гийн 9-р ангийн мөдлөг буюу векторийн координатыг хэрхэн тэмдэглэх. Тэгээ хүүхдүүдээр болохоор энийг яг багшийнхаа бичлэгийг дуурайгаад дагаж хийх, ямар зөв тогтолтой байгааг нь анализ хийх талаар орсон байгаа. Шинэ мэдлэгдэр болохоор векторуудыг нэмэх, хасах, тоогоор үржих үйлдэлүүдийг орж өгсөн. Үүний шинэ мэдлэгийг хэрхэн бүтээсэн бэ гэдгийг та бүхэн танилцуулъя. Би бол GeoGebra ном дээрээ мөн бичлэгээ байршуулад хүүхдүүдийг чиглүүлэх журмаар векторуудыг нэмэх. Нэмэхдээ сурагч бүрийг векторийн координатуудыг U вектор болон V векторийн координатуудыг өөрөөр байрлуулад түүн дээр анализхийн векторуудыг хоорондоо нэмэх нь ямар векторуудын координат үүсэж чинь тэр векторыг хэрхэн байгуулж ийн гэдгийг энэхүү бичлэг болон GeoGebra номоо ашиглан зааж шинэ мэдлэгийг чиглүүлгийн үүрэгтэйгээр сурагчдаар бүтээлгэн векторийн нэмэх, хасах, мөн үржих үйлдэлүүдийг заасан. Үржих үйлдэлийн бичлэг маань юм байна. Ийхүү заахад 10-ийн Б болон В ангиудаа шинэ мэдлэг олсны дараа 4 дадлага ажлыг гүйцэтгэн үнэлсэн. Үүнийг үнэлэхдээ болохоор мэдээж нэгдүгээрт олон сонголттой болон нөхөгт тесттэй мөн нөхөлт нийлбэр векторын шууд GeoGebra-ийн төлсүүдийг ашиглаад GeoGebra програм дээр байгуулад багштаа шалгуулах, мөн ялгуурыг байгуулах, мөн илэрхийл олон сонголтын хариултыг сонгох гэсэн зүйлүүдийг хийсэн. Энэ хичээлийн дүгнэлтийг ерөнхийдөө тайлбарлах юм бол векторийн үйлдэлүүдийг гүйцэтгэж сурах, тэгээ асуудал шийдвэрлэх, мөн GeoGebra ангид нэгдэх, GeoGebra хэрэглэж сурах, тэгээ GeoGebra програмыг ашиглан координатыг шууд хэрэгслүүдийг ашиглан байгуулах. Гэж хичээлээ явуулсан. Үүний дунд хичээлийнхаа анализыг та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулж бодож байна. Энд болохоор би 2 ангийнхаа нийт сурагчдыг болохоор эхний
хичээл хэсэг, за тэгээд дадлага ажил гэсэн хоёр хэсэг ерөнхийд нь хуваагаад нийт математикийн 10-ын Б, хэлний 10-ын Б ангийн нийт 45 сурагчаас 40 сурагч буюу 88% эрсдэлтэйгээр Zoom програмын 40 минутын хугацаанд ажиглан одоо хичээлээ заасан. За тэгээд хичээлийн үр дүнд болохоор 10-ын Б, В ангиудын одоо гүйцэтгэлийн хувуудыг нь гаргаж за тэгээд мөн 2 ангийнхаа 10 дугаар ангийнхаа нийт гүйцэтгэлийн хувийг гаргахад 85, 89.7, 87.7, 89.8 гэсэн гүйцэтгэлийн хувууд нь хоол зөрөөг байгаа учраас энэхүү програм нь одоо хичээл хэрэхэд маш одоо үр дүнтэй байна. Мөн одоо бүх төвчний хүүхдэд ижил тэгж үйлчилж байгаа гэдгийг нь одоо харуулж өгч байгаамаа. За тэгээд дадлагуудыг болохоор дадлага ажлууд хэрхэн үнэлэх вэ гэхээр дадлага ажлыг за одоо дадлага ажлаа тус хөгжлөн үнэлж болно. За сурагчийг болохоор сурагч бүрийг нь үнэлж болно. За тэгээд анги нийтээр нь одоо үнэлж болдог нь одоо илүү давуу талтай байсан. За тэгээд одоо жишээлбэл анги нийтээр нь гүйцэтгэлийн хувийг гаргаад за тэгээд мөн сурагчийн ямар даалгавар дээр юун дээр нь алдсан гэдгийг нь харж байгаа учраас нэмэлт тайлбар өгөх илүү боломжтой байсан. За үүнээс болохоор географи ангийг одоо ашиглахад одоо сурагчийн хувьд хавтган векторуудыг одоо геометрийн үйлдэлүүдийг хялбар аргаар одоо мэдлэг чадварыг эзэмсэн мөн географи програм ашиглан байгальтуудыг хийж байсан одоо илүү сурагчдад давуу талтай байсан. Мөн багш нар болохоор шинээр арга зүйгээ нэмж за тэгээ програмын мэдлэгээ сайжруулан тонирхолтой хэлбэрээр геометри хичээлийг илүү үр дүнтэй заасан нь илүү том боломж байсан гэж одоо би дүгнэж байна. За тийм учраас векторийн үйлдэлүүд сэдвийн хүрээнд 10 дугаар ангид сурагчдын векторийн нэмэх хасах за тэгээ тоогоор үржих үйлдэл динамик байдлаар цахим хичээлийг ажиллан сурагчдыг хамруулсан. За үүний үр дүнд болохоор математикийн анги болон хэлний ангийн сурагчдын үнэлгээ нь одоо хоол зүрээг учраас географи програм ашиглан заах нь сурагчдад илүү ойлгомжтой. За тийм мөн сурагчийг ихээр одоо хөгжүүлэх боломжийг нь нэмэгдүүлж байна гэсэн дүгнэж байгаа учраас энэхүү програмын анги үүсгэн ашиглах нь илүү давуу талтай байна гэж одоо үзэж байна. За ингээд түрүүн одоо би географи намаа шууд бол та бүхэндээ түрүүний багш ерөнхийд нь голч бүх зүйлийн дэлгэрэнгүй тайлбарч учраас би зүгээр товч харуулаа яваа гэж бодож байна. За ингээд орохоор линк руу шууд орчихно. За энэхүү үлтгэлийн одоо географи ном байгаа. За энэ дотор би юу хамруулсан мэхээр саяны бол ихтгэлийн танилцуулга. За тэгээ географи ном болон ангийг хэрхэн харагдах уу гэдэг зүйлүүдийг бол харагдахгүй байна магмар ламаа. Ааш. За ном маань за энэ байдалтай захим хичээл географи анги ашиглах нь. За тэгэхээр мэдээж ихтгэлийн танилцуулга. За хамгийн чухал нь юу гэхээр географи ном хийгээд авсан тохиолдолд тэр номоо хэд хэдэн хуваар өөрчлөөд за тэр номороо анги үүсгээд тэгээ хэд хэдэн анги үүсгээд хичээлээ орох боломжтой учраас илүү их давуу талтай байсан. За би географи номыг болохоор 1-2 дугаар хөлбөр гэж үүсгэсэн. Эхлээд болохоор яг хичээлээ ороход юу хэрэгтэй байсан зүйлүүдээ одоо голчлон оруулаад за тэгээ дадлага ажил гэсэн бүх зүйлүүдийг оруулсан байсан бол дараа нь болохоор 40 минутын хугацаанд илүү сайжруулад за тэгээд танилцуулга за тэгээд мөн бусад зүйлүүдийг одоо нэмж өгч сайжруулсан. За энэ номнуудаа ашиглаад би ангийн үүсгээд за тэгээд 2 ангидаа бол хичээлээ туршихад хүүхд бүрийн одоо үнэлгээ нь илүү сайн гарч ирж байсан. Тэгэхээр ер нь одоо миний зүгээс дүүсээс би одоо захим хичээл орсны 11 сараас хойш бол эхэлж орсон. Тэгээд географи ангийг болохоор за 4 сард сургалтанд суугаад мэдэж аваад туршиж үзсэн. За тэгээд өмнө нь болохоор би хан ахтем за тэгээд Zoom програм за тэгээд PPT за тэгээд янз бүрийн одоо математикийн квизүүдийг бол ашиглаж хэрэглэсэн бол энэ географи ангийг хэрэглэснээр энэ цогц ингээд салангад байсан зүйлүүдийг нэг дор бөөнөр нь зэрэг ашиглах боломжтой богино хугацаанд хүүхдүүдийг өөрсдийг нь чиглүүлгээр шинэ мэдлэгийг бүтээгээд хүүхдүүдийг дадлагжуулж байгаа учраас илүү давуу талтай байсан гэж үзэж байна. За ингээд миний ихтгэл энд хүрээд дуусч байна. Та бүхэндээ баярлалаа.